Би бол одоо Баяннуур аймгийн урдын хойд гушуунд одоо хас сэлмэл хүүхүүр тэгвэл одоо мөнгөн засал чимэглэл ийм хийж байна. Би уртад бол одоо Баяннуур аймгийн Бордохой их сургуулийн одоо тэр эрүүл хамгааллын одоо эмнэлгийн дээд сургуулийн багш байсан. Тэндээс нь ажлын амралтаа аваад тэгэхэд энд ирснээс хүлээр одоо хас сэлмэл мөнгө одоо эдгээр хийгээд хажуугаар бас мод чулуу бас хийдэг. Ингээд одоо энэ газар ирснээс хүлээр одоо ийм хийгээд сууж байна. Одоо энэ урдын хойд гушууны гар уул нийгэмлэгд ирж хаад. Тэгвэл манай нийгэмлэг бол одоо 2015 онд байгуулагдаад тэгээд улмаас улам одоо божгоороод одоо ерөнхийдөө бол чим хоёр одоо газартай болсон. Нэг нь бол одоо үжүүлгийн газар. Нэг нь бол одоо энэ дээр одоо үйлдвэрлэж хийдэг газар. Тэгвэл энэ үйлдвэрлэж хийдэг энэ газрыг бол одоо манай урдын хойд гушуунаас одоо тусгайлаа жоос мөнгө гаргаж яагаад одоо ийм нэг бүлэггээр орныг одоо хөлсөлж тэгэхэд одоо энэ манай урлагчтай бол одоо хөлс мөнгө үгүй гарч үгээр одоо ингэж хангааж өгч одоо хийж хааж байна. Тэгвэл манай нэг хийж байгаа дотор бол одоо олонхын бол одоо чулуу сэлмэл хийж байна. Тэгвэл одоо энэ арс урлал хийж байна. Ховчас хийж байна. Малгай засал хийж байна. Эмээл хажаар хийдэг. Тэгвэл одоо энэ модон сэлмэл хийдэг. Одоо ийм хүмүүс нь бол энэс гадар бас одоо мөнгө алтан мөнгөний урлал одоо ийм бүр хийж байна. Манай энд бол тийм энэ одоо эхэлж байгуулахдаа бол одоо ийм гар урлагчтай дур сонирхолтой өөрөө бас жаахан ийм урд дэмтэй ийм хүмүүсийг бол одоо эхэлж байгуулсан. Тэгэхээр энэ байгуулснаас хүлээр бол улмаас улам манай хүмүүс олон болоод зарим нь одоо уртайдаа угаас нь удамшилж ирж хийсэн ийм нэг бүлэг хүмүүс байна. Энэс дээр нь бол одоо бас нэг бүлэг одоо шинэ сурсан дур багтай хүмүүсээр сураад тэгэхээр одоо хамтраад бас хийдэг. Ингээд өөрөө нь одоо өөрийн дур багаас нь одоо ингээд сайхан гар урлал юм хийж байна. Одоо эхэлж байгуулах нийгэмлэг байгуулах энэ зорилго нь бол одоо манай энэ урд аймаг гэж хэлнэ. Одоо урд аймаг. Энэ урд аймаг энэ бол одоо манай Баяннуур аймагт бол ийм 3 хушууд тархаж байгаа. Урдын өмнө хушуу, урдын домд хушуу, урдын хойд хушуу гэж. Энэ 3 нь урд гушуунд бол одоо дандаа бол манай энэ урд бүлэгт нь урд аймаг гэж уртан бол одоо энд төвлөр сууж байгаа. Тэгээд энэ урд аймаг гэж уртан бол одоо бас 10 хуучнаас нь дээдсээс нь уламжилж ирсэн 10 сайхан чим соёлтой. Жишээлбэл урд гэдэг чинь бол одоо энэ одоо хүн болгоно тайлбарлаж авсан адилгүй. Манай энэ ойлгосноор мануусын мэджихаар бол одоо урд гэсэн бол одоо Чингис хааны тэр үеэст энэ урдчууд энэ урдчууд гэдэг одоо тэр үеэст одоо алтан мөнгө хийдэг юм одоо элдвжилийн одоо чим урдал одоо сайхан ийм одоо ийм бүтээдэг ийм хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүс ингээд чуулган суусан учраас одоо гушуунаас нь бол одоо тусгайлаа одоо энэ нэг бүлэг урдчуудыг гаргаад урд соёлоо хөгжүүлээд одоо гээгдсэн орхигдсон одоо ийм соёлоо бол бочиж аварч гаргаж авч одоо ингэж хөгжүүлэх. Бас нэг нь бол одоо шинэ одоо их сургуулиас төгссөн юм уу? Одоо ажил авахгаас одоо энэ мал хуйгаас нь мал адуулснаас нь явсаар байгаад одоо тийм их ажил үгүй хотдоор төвлөр суусан ийм малчид юм уу? Одоо энэ хүмүүсээ бол цуглуулж агаад эднүүст бол бас нэг дахиж нэг жоос мөнгө олгоо ийм нэг завшаан бол олгож өгч. Одоо нэг бүлэг энэ чадварт нь урлагчтай одоо тэр энэ одоо өөрийн сурсан мэдж байгаа тэр гар урлалаа бол одоо энэ хүмүүстэй дамжуулж сургааж улам олон энэ шав хөмжүүлж тэгэхээр хүн болгоны одоо бүр одоо энэ гар урлалаа бол хийж одоо энэ урд соёлыг хөгжүүлнэ. Бас нэг нь бол одоо энэ малчидсан бол одоо бас ингээд 2 дугаар юу нэ одоо ийм жоос мөнгө олгож амьдралын дээшлүүлэх одоо ийм нэг зорилт. Тэгж хийсэн хүн бас ариун байна. Одоо энэ шинэ гарч ирсэн одоо залуучууд одоо их сургууль төгссөн юм залуучууд одоо өөрөө нь одоо ингээд ирээд энэ гар урлалыг сураад тэгэхэд өөрөө нь 10 бүтээл хийгээд энэ бүтээл нь одоо буцаад иргээд одоо манай тэр үжисгүлэн дээр аваач тавьсан. Тэгвэл энэс гадна одоо манайд бол одоо 10 олон удаагийн одоо тэр овоо тахилга юм уу одоо тэр наадмын хурал юм уу одоо ийм олон түмнээ ийм хөлгөөд ийм газар тусгайлаа манай энэ урдын хойд гушууны гар урлалын нийгэмлэгээс бас хавсараа дэмжээд одоо ийм тусгайлаа дэлгэж борлуулах ийм талбар гаргаж өгдөг.
Тэгэхээр энэ талбараа гаргаж өглөө одоо энэ хүмүүс тэнд очиод юм маань дэлгээд энэ шууд малчиттай, шууд олон түмэнтэй одоо шууд уулзаад хувийн бүтээгдэхүүн одоо гаргадаг. Одоо ийм юмсууд бол ариун жишээ байна. Энэ одоо голдуу тийм нэг хэсэг юу байна. Энэ одоо голдуу энэ сурдаг хүн өөрөө сурах дуртай. Би одоо жишээлбэл би одоо энэ мод урлалдаар их дор багтай. За угаас нь бас өөрөө багсаага оролдог гэвч одоо энэ яг нарийн уралж хийх тэр арга дэмий мэдэхгүй. Ийм байдалд ор ирээд одоо энэ манус хийж байгаа энэ хүмүүстэйг нь хавсралчаад одоо энэ хүмүүсээс дагаад сураад энэний ингэж хийвэл болох юм байна, тэрний тэгж хийвэл болох юм байна. Жишээлбэл манус энэ үндэс урлал чи авчирхтаа бол яг нэг байгаалдар байсан юб ерийн нэг модны үндэс шүү дээ. Тэгвэл энэ авчирснаас сүүлээр одоо энэ хүмүүс хоорондоо үжээд энэ одоо нэг арчлагын шинжтэй байна, энэ одоо нэг жаана шинжтэй байна гэж одоо ингээд энэ одоо нэг хүмүүсээр дамжуулаад өөрөө тэрний ухаарч мэдсэнгүй гэвч өөр хүн үжээд чиний арчлан хийвэл болох юм байна. Одоо энэ сануулгаар очиод сайхан ийм бүтээгдэхүүн хийсэн бол ариун байна. Энэ үндэсний урлал бол одоо түрүү нэг 5-10 жилд бол их сайн явагдчихсан. Одоо энэ хоёр талаас болоод энэ юу одоо энэ үндэсний одоо нэг үндэс юм уу одоо модны энэ урлал одоо явагдах нь бас энэ учиргүй хийсэн хүн нь олон болсон. Газар болгонд одоо ариун хийж явах хүн бас олон. Инхээр одоодор бол бас тийм зүрхий их сайн биш. Гэвч бас яг зүгээр бас биш. Тэгээд энэ дор багтай хүн бол одоо адилхан нэг зүйлийн одоо энэ үндэс урлал. Энэ нь одоо дор багтай дурлсан хүн бол одоо их өртөг өгж аавна. За дургүй хүн бол одоо чи тэр зүгээр өсөж авахгүй гэж. Одоо ийм тэгэл энэ урлаг гэдэг юм чинь одоо ердөө ийм хүн одоо энэ одоо хүлээж авах нь адилгүй шүү дээ. Хектар би одоо сайн мэдэхгүй. Одоо нэг үлэг ямар юм юу 5-6 хүн жишээлбэл одоо тэр арсаар одоо ийм чаас хийх манай улс төр бол одоо арас ямааны арас жуны цагийн ямааны арас хорны арас бол одоо зүгээр худалдаад одоо дэмийх өвнө өртөг хүрхгүй. Тэгэл одоо энийг одоо боловсруулад одоо чаас хийнэ. Энэ чаас хийснээс сүүлээр бол дээр нь жорог одоо тэр урлаг өсөг бичих одоо ийм их үн өртөгтэй. Нэг арсын манай энд бол одоо манай эндхийн мөнгөөр бол одоо баг 1 мөнгө юм уу 2 мөнгө 2 төгрөгийн одоо энэ өртөг ийм л байдаг. Яг энэ өртөг нь арс нь боловсруулаагүй арс нь. Гэвч одоо боловсруулаа гаргавал баг 100 гаруй төгрөгийн өртөг хүрч дийлэн. Тэгэл одоо энэ үнийг боловсруулаад бол одоо нэлээд одоо тийм хандаж бол их сайн байна. Одоо энэ малчдын одоо жуначаг манай малж гаранд энэ арс шир бол ариун гарч штэ. Тэгэл одоо энэ өртөгийн дахиад одоо ингээд ховруулаад одоо юм хийгээ гаргачихвал одоо нэлээд өвний өртөгтэй хүрчээд ийлэн. Соносноо манослоо үргэлж одоо тэр одоо гар утсаар дамжуулах юм уу одоо тийм хурал цуглаа болох юм уу одоо найр наадам босоор тусгайлаа нь ухаагуулна. Манай гар урлалын нийгэмлэг одоо ийм байна гэдэг. Тэгвэл одоо манус энэ тэрэгэн дээр бас тусгайлаа нь гар урлалын нийгэмлэгийн одоо тэр ухаагуулгын тэр хуудас байна. Тэгвэл одоо манус тийм овоона найр юм одоо наадмын хурал юм тийм газар очиход тусгайлаа нь одоо туг хийхэр тэгвэл одоо энэс гадаа ухаагуулгын хуудас юм дараа нь тэгж тусгайлаа ухаагуулна. Тэгэхээр энэ малчид зарим нь одоо тэр одоо хийдэл дэмий үгүй ийм хүмүүс бол одоо дор багтай хүмүүс бол одоо ирээд асууд сураглана. Тэгээд ирсэн хүмүүс ариун байна. Олонхийн баг энэ дээр байна. Энэ дээр бол одоо жишээлбэл тэр хамаг зүүн талын бол үндэс урлал. Тэгвэл одоо тэр Монгол морин эдлэл жишээлбэл эмээл хажаар одоо тийм одоо морин эдлэл гэх юм. Тэрнээс наашаа мосоор Монгол хувцас засал. Энэ Монгол хувцас засал энэ төвлөржгүй одоо зөвхөн тэр нэг гэртээ нэг зарим нэг үл хүмүүс ирж байгаа. Гэвч энэс гадна бол өөрүүдээ одоо дэлгүүр нээж өөрөө хийж байгаа ийм хүмүүс бол олон байна. Тэгвэл тэрнээс наашаа бол одоо Монгол толгойн засал одоо ийм жижиг одоо гар урлалын одоо ийм засал чимэглэлийн одоо ийм юм байна. Энэс наашаа гарсаар одоо энэ дээр бол одоо энэ үндэс урлал. Тэгвэл энэс баршаан гарцвал одоо чулуус хийлмэл. Одоо хас чулуу. Энэ хас чулуугаар сэлсээр одоо чулууны одоо тэр эрэх юм уу, одоо сундар юм уу, одоо чинь бугуувч юм уу, одоо хүхүүр юм уу, одоо тийм би бол голдуу одоо хүхүүр гэдэг. Танай тэнд Монголд бол хөөрг гэж хэлдэг. Тийм ба. Хөөрг. Тэгвэл би одоо голдуу энэ хөөрг. Би одоо хөөрг хийгээд баг 20 гаруй жил болчих. Тэгээд одоо өөрөө баг ингээд амархан ариун хийнэ. Тэгээд одоо намайгаас одоо дураагаад сурсан энэ хүмүүс нэлээ арвил. Зарим нь одоо чим юм хийгээд сайхан байна гэж одоо намайгаас ингэ сурсан. Энэс гадна би одоо хөөрг хийснээс гадна цаашаа бас энэ мөнгө нэдлэл бас хийж. Учир нь хөөрг нь тэр дээрх тэр бүг гэж хэлнэ манайд бол одоо тэр бүгийн бол одоо тэр мөнгө оруулна шүү дээ. Тэгээ тэр мөнгө одоо хүнээр хийлгэж байгаа зүйлдээ би өөрөө бас хийсэн. Тэгэхээр одоо би энэ мөнгө нь урлал бас ингэ хийж сурсан.
Тэгээд энэ төрлийн чулуу урлал бас хийсэн басан нэлээ байна. Энэс гадна бол одоо тэр баруун уртаа гэртээ одоо модон урлал одоо таны хэлдгээр бол мужаан гэж. Манайд бол модон дархан гэж одоо модон дархан бол одоо тэр арвин одоо жишээлбэл одоо тэр хасаг тэрэг юм уу одоо тийм арвин гэрийн эдлэд хэрэгсэл юм уу тийм юм хийж. Арвин хийж байна. Бас энэ баруун талын гэрт дотор бол бас нэг хуур хийдэг хүн байна. Тусгаал одоо дөрвөн утас хуур. Манай өвөр Монголын энэ зүүн оронд энэ хуурын үлгэр арвин хэлдэг. Тэгвэл одоо энэ үлгэр хэлдэг тэр бүдүүн хуурыг бол тэр хүн арвин сайхан хийдэг. Хуур хийдэг хүн бас хоёр хүн байна. Тэгвэл энэ одоо хажууд бас энэ хас зээлмэл хийн хажуугаар мөнгө хийдэг бол хэд байна энэ дэр. Тэгвэл энэс гадна одоо бас өвөр яснаа зээлмэл өвөр ясаар одоо арвин жогоодог ийм хөрвсаар юм байна. Үнэл бас нэлээ болно. Одоо манай гитат улс одоо манай домдод улс өвөр Монгол бол одоо тийм нэг төрлийн бодлоготой одоо энэ жуучлалын үйлсийг ихээр хөгжүүлнэ гэж. Энэ жуучлалын үйлсийг ихээр хөгжүүлсээр одоо гадар ордын хүн энэ газар ирэн жуучлал тойрон энэ тойрох үйлстэй бол одоо энэ нутаг газар ордынхан тэр онцлогтой тийм бүтээгдүүний авах бол их дуртай. Тэгэл манай энд бол одоо олон хэд газар ордын онцлогтой. Жишээлбэл манай энд хин хас сэлмэл манан сэлмэл одоо энэ хөхүүр юм уу одоо ийм хас чулууны энэ бол одоо манай урдын хойд гушууд манан нуур гэж тусгаалan одоо чигтэй нуур гэж уртаад ийм нуур байсан. Энэ газар бол их хэмжээний ман чулуу гардаг. Элдэвжүүлээ хас гардаг. Тэгэл одоо энэ нутгийн хас, нутгийн манаар бол одоо элдэвжүүлээ бүтээгдэхүүн хийгээд тэгэхээр гаднаас ирсэн хүмүүс бол одоо энэ манан нуурыг бол мэднэ. Урдын хойд гушуугийн мэдэхгүй, өвөр Монголын мэдэхгүй байсан ч манан нуурыг бол сүрхийн мэднэ. Газрын хүмүүс одоо энэ манан нуур гэсээр бол их ойлгомжтой. Тэгээд тэр газрын хүмүүс энд ирсээр одоо ийм зүйлүүд бол их сайн гарна. Дахиад энэс гадна бол одоо манай урдын одоо онцлогтой одоо энэ толгойн засал юм уу хувцас жүгэ юм одоо ийм сууд бол бас нэлээдээ гардаг. Тэр газрын хүмүүс гадар ордон хүмүүс ирсээр энэ газрын хүн бас ийм хувцас засалж өгдөг юм байна. Ийм хэрэгэлдэг юм байна гэж тэрний бол их сонирхно. Үесээс эхлээд одоо энэ бүр урчууд гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ урчууд болсоор энэ урдын манай өвөр Монголд байгаа энэ монголчуудын энэ урд аймаг бүлгийн хэрэгэлдэг одоо толгойн засал юм уу хувцас жүгэ юм хувцас засал юм уу энэ одоо өөр газар ихтэй бас ондоо. Тэгвэл манайд бол нэлээд одоо чимний хідэн бүлэг хаадаг. Жишээлбэл ордос байдаг, чахар байдаг, тэгвэл одоо хөлөн бөөр байдаг, тэгвэл манайд их урд байдаг. Тэгвэл энэс гадна бас алшаа одоо торгууд одоо ингээд ариун байдаг шүү дээ. Тэгвэл энэ төр урдын хэн бол хувиндаа бас урдын толгойн засал бас хувиндаа хүнээс ондоо ийм засал чимэглэлтэй. Тэгвэл энэ одоо мордны эдлэл хэрэгсэл усаа урд газар гээд хувиндаа эмэл жондоо хажаар одоо ногтой хажаар эдгэрж бас бүр хувиндаа онцлогтой. Хүн үзсээр одоо энэ чи урд эмэл биш та гэж одоо ингэж хэлдэг. Тэгэхээр энэ урд хувиндаа бас нэлээд онцлогтой шиг. Баянуур бол одоо голдуу мөн энэ Монгол бараг бүр урд хүмүүс. Энэ Баянуурт одоо дөрвөн хушуу байна. Дөрвөн хушуу дотор бол одоо урдын 3 хушуу бас нэг нь ханга хойд хушуу гэж. Дөрвөн хушуу. Тэгэхээр дөрвөн хушуу дотор бол одоо бараг урд хүнээр голсон. Тэгэхээр одоо манай энэ гол соёл бол урд соёл. Энэ бол одоо манай энэ Баянуур хотоос бол одоо энэ соёлыг их хөндлөж одоо тусгаалan Баянуур хотын одоо урд соёлын нийгэмлэг хотын одоо тусгаалan урд соёлыг хөгжүүлэх одоо ийм арвин байгуулга ийм юу одоо байгаа. Тэгэхээр одоо тэрнээс нь одоо болоод манай улсын доор байгаа. Манай тэгэхээр энэ одоо урдын хойд гушуу, урдын домд гушуу, урдын өмнө гушуу одоо энэ урдчууд хоорондоо бол бүр одоо нэг нийгэмлэг шиг. Одоо үнийг хэлэхдээ нэг нийгэмлэг, нэг Баянуур дотор бол. Тэгэхээр бид хоорондоо бол одоо өмнө гушуу, домд гушуу, хойд гушуу хоорондоо бол соёлын солилж үргэлж явагдана. Энэ 4 жилийн дотор бол одоо нэлээд ийм бүтээсэн. Яг байхгүй байснаас нь одоо байж үгүй байснаас нь одоо бой болж одоо жижиг байснаас бужгаарж одоо бужгаараад уртайдаа манай их л байгууллагатаа нэг 30 гэдэг хүн байсан ба. Тэгээд одоо яваад яг манай урдын хойд гушууд одоо 120 гаруй болчих. 120 гаруй нэг их хүнтэй. Тэгвэл энэс гадна одоо домд гушуу, өмнө гушуутайгаа нийлбэл баг хэдэн зуун хүн байна. Тэгэхээр энэ хэдэн зуун хүний дотор олон хин бол одоо бас өөрийн бүтээгдэхүүн өөрийн хийж гаргасан энэ бол одоо бордуулах юм уу одоо юу гэхэд өөрийнх нь амьдрал одоо энэ дээшлүүлэх жоос мөнгө олохоор бас их дэмжлэг үзүүлсэн. Энэс гадна манай Баянуур аймгийн одоо энэ урд соёлыг хөгжүүлэх энүүд бол их хэмжээний нөлөө үзүүлсэн. Одоо хүн ирээд үчвэл энэ бас урд соёл одоо ийм юм байдаг мэн гэж бас нэлээд ойлгомжтой ийм юм болгосон.
Тийм. Энэ одоо өөрөө нэрээд суралцсан байна. Одоо нэг их сургууль төгсчөөд тусгайлаа одоо гар урлал хийгээд одоо ингээд жоос мөнгө олоод ингээд амьдэрсэн ч бас байна. Тэгвэл энэс гадна одоо манай зүүнтлэн тэр хоёр гэр бол одоо Бордохой их сургуулийн Монгол үндэстнээ тэр салбарын Монгол хэлний салбарын тусгай одоо тэр гар урлалын анги тэр тусгай мэргэжлийнх нь одоо бас тусгайлаа манай энд чим суурийн газар гаргаж энд ирж одоо тэр юу гар урлалын хичээл орох, боловсрол хийх, одоо дадлага хийдэг ийм газар. Тэгэл одоо тэд бас ингээ ирээд энд одоо дадлага хийнэ. Би бол багш байсан. Бордохой их сургуулийн эмнэлгийн дээд сургуулийн багш. Миний сурсан нь бол одоо удамшлын өвчин хийж чаддаг. Тэгээд би одоо миний аав бол аль эртнээс нь ер нь ийм гар урлал дуртай хүн. Тэр үес одоо элдвжүүдэн одоо ардын домд байдаг одоо чим багсаагаар чим одоо гар урлалыг бол бүр хийдэг, чулууж хийн, бодож хийн, төмөрч хийн, гойлж хийн, одоо мөнгө хийжсэнгүй. Тэгээд одоо эдгээрийг бүгдийг хийдэг байсан. Тэгэхээр би бас одоо тэрний багаас нь миний аавын нөлөөгөөр одоо тэрний үжээд дагаад гисэгтэй бас хамжин дэмжин одоо ингэсээр байтар өөрөө бас чим дор багтай болчихсон. Дахиад би энэ багаас нь бол одоо урлагт их дуртай, жураг журах их дуртай. Тэгэхээр одоо журах дуртай болохоор одоо их болсноос үгээр энэ одоо хаяа нэг юм өвжөөл журчих юм уу одоо хүрээний журсан юм өвжөөл бас бахархах юм уу одоо тэр нэг жураг сайхан байна одоо хадгалаа авчих юм уу одоо ийм. Тэгээ сүүлд нь одоо багшаасны сүүлээр бас миний бас арвин байна одоо сургуульд сурагч байхын үеэс эхлээд сүүлд одоо 30 хэдэн жил багшилснаас энэ хугацаанда бол одоо босоод багш нарт одоо тэр хатхан малын жураг морог журж өгөх юм одоо тийм арвин жураг морог уралдаар бол арвин хийж өгдөг байсан. Тэрнээс нь одоо болоод би 98 оноос эхлээд өөрөө нь одоо манай гэрт хүүхүүр байсан, хөөрг байсан. Тэгээ сүүлд нь одоо хөөрг байку очихсан. Манай дүүнараа авсан юм ба тэгээд одоо байку өөрөө бас хөөрг авах шим шаардлагатай болсон. Тэгэхээр тэр үес одоо яг авынхлаар жоос мөнгө бас барахтай. Тэгээд өөрөө одоо хийсэн. Тэгэхээр тэр үесээс эхлээ хийгээд одоо нэг хүүхүүрийг бол баг нэг жилдээ 200 гарыг хийж байна. 200 гарыг хийгээд миний одоо бордуулга бас нэлээд сайн. Миний одоо нэг хүүхүүрийн бордуулга одоо Баяннуур хотоос гадшаа одоо алагшаа тэгвэл Ордос миний яг уг нутгийн Ордос хотгийн юм шүү. Тэгэл одоо миний тэр Ордосын арвин төрөл садан хамт сурагч байдаг. Тэрүүгээр оцоод энэ Ордос бордуулга их сайн. Би жилдээ баг 200 гарыг хийн гэсэгтээ баг бордуулаад бас хангаад илгүй. Энэ хэмжээ хүрдэг.